Оройн төргийн үзэгчдээ тэгэхээр бям гараг бүрийн 21 цагаас үзэгч та бүхэнтэйгээ уулздаг Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгийн маань 2 дугаар үзэгч та бүхэнтэй хүрж байгаа юм а. Тэгэхээр Азийн олон улс оронд за олон мянган үзэгчдийн таашаалыг хүртэж чадсан Солонгосын нийтмийн шоу нэвтрүүлгийг Монголд анх удаа аль биесний хамтран ажиллагааны хүрээнд телевиз хийж хэрэгжүүлэн Монголын анхны Азтай нийтмийн бүсгийн өөрчлөлтийг харуулж байсан билээ. За энэхүү нэвтрүүлэг маань цаашлан амжилттай үргэлжилсээр Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгээрээ дамжуулаад дараагийн Азтай Монгол нийтмийн бүсгийн гайхалтай өөрчлөлтийг харуулахаар зорио ажиллаж байгаа билээ. Мэдээж энэ удаагийн нэвтрүүлгийн маань одоо гайхалтай өөрчлөлтийг мэдрүүлэх боломжийг олгож байгаа Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага бол за Солонгосын Гранд Го сайхны нэгдсэн эмнэлэг байгаа юм а. Нэвтрүүлгийн хамт олон мөн нэвтрүүлгийг үзэн суугаа Монголын мянган бүсгүйчүүдийнхээ өмнөөс Гранд Го сайхны эмнэлэгтээ бид бүхэн баярлаж байгаагаа илэрхийлмээр байгаа юм. За учир нь гэх юм бол бидэнд гайхалтай том боломжийг олгож байгаа гол шалтгаан болвол за энэ удаагийн Монгол нийтмийн 2 шоунд одоо шалгаран үлдсэн бүсгүйчүүдээс 4 азтай бүсгүй ледминээр шалгарх болсон явдал байгаа юм а. Үнэхээр гайхалтай Монгол нийтмийн энэ удаад 4-4 азтай бүсгүйчүүдийн гайхалтай өөрчлөлтийг харах боллоо. Мэдээж нэвтрүүлгийн уламжлалт 4 байдаг байгаа. За энэ нь нэвтрүүлгийн ялагч болж чадсан 4 азтай бүсгүй бол бүгд найрамдах Солонгос улсад очиж 3 сарын хугацаанд за 100% үн төлбөргүй хагалгаанд орох боломжтой. Нэг хүнд одоо 100 гаруй сая төгрөг зарцуулагдахаар батлагдсан тэрхүү цогц үйлчилгээг Солонгосын Ганнам дүүрэг одоо Шинса буудалд байрлах Гранд Го сайхны эмнэлэг олгож байгаа юм лээ. За ингээд гайхалтай сайхан мэдээллийг хүргэлээ. Ингээд Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгийнхаа 2 дахь дугаарыг үзэж та бүхэн хүлээн авч үзнэ. Амралтынхаа өдрийн үнцэнтэй цагийг ТВ-с телевизийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэж байгаа нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгч танд маш баярлалаа. Бидний бэлтгэж байгаа нэвтрүүлэг үзэгч танд зориулагдсан бүсгүй таны амьдралд урам зориг болох зорилготой. Энэхүү шоу нэвтрүүлэгт оролцож гайхалтай өөрчлөлтийг мэдэрч байгааг нь дэлгэцээр харсан хэн бүхний сэтгэл хөдлөх нь дамжиггүй. Гэхдээ аз жаргалтай эхлэл бүхэн амар хялбар биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Оролцогч бүрийн өөрийгөө илэрхийлэх чадвар, нэвтрүүлгийн шаардлагад нийцэх бүсгүй таны эрүүл мэндийн байдал, сэтгэл зүй, нэвтрүүлгийн цаг хугацаанд тохирч өөрчлөлт авах боломжтой зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж нэвтрүүлгийн ялагч тодорхойлохыг дахин сануулмаар байна. Ингээд энэ бүх дүрмтэй танилцж өөрийн хүсэлтээр нэвтрүүлэгт хандсан бүсгүйчүүдийнхээ ярилцлагыг хамтдаа үзье. Энэ ТВ телевизээр нөгөө Монгол нийтмийн нэвтрүүлэг гарч байна. Хоёулаа энэнд очиж бүртгүүлвэл яасан. Одоо ээж нь дугаарыг авчлаа. Хоёулаа маш яралтай очиж бүртгүүлээд тахмаар байна. Бүртгүүлээд хөө. Залуухан ирээдүйн амьдралаа бусад бүсгүйчүүдийн адил сайхнаар төсөөлж, сайхан амьдрал руу тэмүүлж яваа Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгийн шалгаран үлдсэн 15 оролцогчийн нэг алтан цэцэг. Эрүүг хэдэн настайдаа тариулсан? Эрүүг бол 6 настайдаа тариулсан тийм. За тэгээд хэдэн настайдаа дахиж 8 настай. 18 настай болчиход байна. Эрүүг тариулсан. 6 настай эрүүг тариулсан тийм. Автод зүрхгүй удаа яваад тэгээд хоёрдугаар талхаар манай хаглаанд орохгүй удаа явахаар зэрэг энд байгаа нөө зүйлийг одоо энэ хэсэгт байгаа зүйлүүдүүд яалтчихгүй байх шдэг ямар нэг үйл ажиллагаанд оролцохгүй болох гэж байна. Уул нь дүүний толгойрхгүй юм үлдээсэн юм байна л да. Уул нь хөвчлэн дандаа нэг бид хэвчлэн эрүүгээ тайрсан ч гэсэн одоо энэ одоо ассемблитэй эдэлцийн хэсгийг аваад энэ нарийнхаа энийг үлдээхийг зорддог байхгүй. Чиний хуул нь бол үлдээгдсэн юм. Тэгэд энэ дээр нь л цаг алдалгүйгээр яс шилжүүлэн суулгацсан байх юм бол үдий өндөртөө энэ үлдэх ёстой байхгүй. Монгол эмчнэртэй хамтдаа заяа. Монгол нийтмийн нэвтрүүлгийг хамгийн анхны нэгийг үзчихсэн үү? Нэгийг сайн үзэж амжаагүй л дээ. Тэгээ ганц нэг дугаарыг л харчихсан. За ямар ч сан оролцсон бүсгүйчүүд нь зургатаар гардыг байна л гэж ойлгож байна. Тий, ойлгож байна. Үүжсэн гараа тий шалгаруул шалгах юм байна. Шалгахгүй мэн гэдгийг ойлгосон л доо. Дэлхий дээр 10,000 гаруй мэрэгжил байдаг гэсэн тоо баримт байдаг. Түүнээс манай улсын хувьд 4,000 гаруй мэрэгжлийг бэлтгэн төсөгдөг байх юм. Эдгээр мэрэгжлээс ард түмэн нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд тангараг өргөдөг эмч мэрэгжил юу юунаас илүү хүндтэй салбар билээ.
Эмч хүний ухаан, ур чадвар нь энгийн иргэд бидний амьд явах баталгаа болдог гэхэд буруудахгүй болов уу? Эмч таны тэрхэн үеийн шийдвэр, мэрэгжлийн ур чадвар ямар болох тухай нэвтрүүлэгт хандаж буй залуухан бүсгийн бодит амьдрал өгүүлж байгаа юм. Би 6 настай байхдаа шүд өвдөд тэгээд шүдэ ахууснаас болж эрүүгөө идэд тэгээд эрүүгөө 2 удаа тайруулсан ба. Доохондоо бүр амар огцом өвдөд тэвж тойвор ахгүй л дээ. Тэгтээ яг нэг талаараа дандаа хоолоо иддэг. Ээж аваараас асуужсэн л та. Би яагаа юм болцсон юм бэ гэд. За яг одоо тэгээд жоохонд нь бол яг нэг тоохгүй л ах жоохон том болол гэхэд хоёр байцагтаад хэлнэ гэл энэ тэмчнэр хэвлжсэн юмчнэр тэгчихсэн. Тэгэл өстө яг тэр юмчнэр хийлээ жоохон том болол гэхнээстэй байцагдчих байгаа юм чи. Намайг яагаад ингэж юм болгоцсон болоогүй юм уу гэл. Тухайн үеийн эмчнэрийн буруу алдаанаас болоод чи ингээд хогссон юм биш зүг зүгээр ив ирэх байж байгаа. Тэр хавдартай шүдэг аваагүй байсан бол миний амьдрал өөр ирэхч байсан юм болов те. Тэр тухайн бас эмчнэр бас юмаа сайн мэдээж шүдэнтэй авч ямаар байна тий. Энэ хугацаа алдаад байна гэдгийг би өөрөө мэдээл сумынхаа эмчид игжсэн гоо би ингээ ямаар байна тэр аймаг руу ямаар байна. Энэ хүүхд чинь хэцүүдлээ штэ хэцүү штэ. Энэ хүүхдийг ингээ тамилж байгаа та нар явах газар руу явуулаадгүй өөрснийхөө эмчилгээний үр дүн гарах гэж байгаа. Наадах чинь хагалцсан одоо наадах чи эдэн ингээд гойччоо зүгээр гэл. Тэгэл угсаа зүслэг хийгээл эдэн гойчж байгаа юм тэгэл тэгсэн ирнэ дээр эдэн угсаа татрахгүйсэн. Суманд сар болоод аймаг сар болоод энэ чинь бүтэн их нэлсэж илэгдээд бидний чинь бүр намар 11 сард нэг юм уйтан татраал тэгэл хэлчихсэн. Тэр үед нь яаж судас юрмсөөрнгүй чийгүй юм бол надад бас ингээ амьд тарагдаад явна бас юу юм бэл гэж бол бас заримдаа өөрийгөө бас жоохон татаал. Заримдаа гутрахтаа хянаа хүнтэйгээ ойлоо илдэвжээр эмнэлгээр явж уйлж хэмжээл. Заримдаа би одоо тэр сумынхаа эмчин заримдаа бодохоор өстө өмнөд гомдоод идэх. 10 жилтэй хахад бол тийм юм айгүй зөндөө үздэг гэсэн л та. Хүүхдөө шоололж ягаа юм болцсон гэл амирх асуудаг гэсэн. Нэг суугаагүй бараг 7-8 дортлоо тэгэл хөдөө чинь тэгэл маллаа явж идэл тэгэж чи хүүхд чинь унчлаа ингээ унчлаа гээл байнгын сумын төвөөс дуудана. Тэгэл ангийнхан хүүхдүүд алтан цэцэг унтаадаг гэдэг гэсэн. Тэгэл багш нь очиод үзэхлээр унтсан байдаг гэсэн. Оюутан болоод бас сарцсангүй хүүхдүүд оюутан болж байгаа гайгүй болчихдээ юм уу гэж бодсон. Тэгээ ганц нэг хүүхдүүд асууж ирсэн л та. Хүмүүстэй амар урдаас амар хараал ингээл яхад ерөөсөө хүмүүст чөлөөтэй ярьж чаддгүй л та. 90 оны дали болохоор устдадгаа тавьчихаар нэг сонь харагдаад байгаа юм шиг. Амьдралдаа гаргаж үзээгүй зориг төвчээр энэ бүх үйлдэл өөрийнхөө төлөө өөрчлөлтийг мэдрэх хүсэл. Найз залуутай юу? Тэр талаар бол нэг амар сүртэй бодож байгаа юм байна. Өөрөө юм чинь одоо намайг хинч тоохвдээ гэсэн үг. Одоо говь хариуцлагатай оцоод компани чанар шилэгчээр ажилладаг 500 мянган төгрөг дэлцэлээ. Бага хэмжээгээр өөртөө зулнаар гэрийнхэнтэй өгнө. Монгол эмчилгээ хийлгээд явъя гэхээр яаж юм? Монгол эмчилгээ хийхдээ явахаар жоохон хар гэрийн байдал мөнгө санхүүгийн байд. Энэ дотроо нөгөө нэг юм сааталтай шүдтэй болохоор нэг шүд нь ингэж гаж байгаа яадаг. Тэгээ эхлэний ээлжинд энийг ахуулна. Тэгээд $400, дараа нь $250. Тэгэл 10 хэдэн сая битэр чинь айгу хэцүү байгаа юм чинь. Чи Монгол эдмийн нэг юу гэж бодож байна? Монголын анхны нэг гоё эмэгтэй гараад ирсэн байгаа те. Толгомтаад. Надтай амар адилхан байлээ жимингийн хувьд. Айгу гоё болцсон байлээ. Тэр бүсгүй шиг гоё л болмор. Хүн мөрөөдөлтөй байх хэрэгтэй. Мөрөөдөл нь амьдралаа зоригтой болгож байгаагийн илэрхийлэл. Харин таны зорилго юу вэ? Дээж гоё мөрөөдөл, гоё амьдрах, тэ гоё дээд сургууль төгсөх. Монгол орон даяар хоёулаа ярилцлагыг үзэж байгаа. Хэрвээ нэвтрүүлэг тэнцэхгүй тохиолдолд яах вэ алтан цэцгээ? Яаж хүлээж авах вэ? Нэг тэгж аим сэтгэл санаагаар унаадах юм байхгүй л гэж бодож. Миний өмнө бас тэнцэхгүй байж ч магадгүй шүү. Одоо битээ сэтгэлээрээ гараад хизээ нэгэн цаг дахиад надад нэг боломж гарч ирэх байлгүй. Харамсалтай, гомдолтой ч гэмээр түүний бидэнд өгүүлсэн түүхийг хамтдаа сонслоо. Ямар ч мэргэжлийг эзэмшээ тухайн хүн үргэлж хичээх ёстой юм гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн гэж ярьж буй залуухан бүсгүй ярианаас бид маш их зүйлийг ойлгож болох юм аа. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн Монгол эдмийн нэвтрүүлэгт хандсан алтан цэцэг чамд амжилт хүсье.
Юу нь яагаад энэ нүдний альмыг авах болсон юм? Нүдний хадэдлын мах процессын ер нь төрөлхийн тэр нүдний хадэдлээс мах өөрчлөлт энэ дахиж нэлээд дэлгэрэнгүй шинжилгээтэй үзмээр юм. Яг бол энэ нүдний алим авахдах хаалгаа хийгдсэн. Тэр юуны шалтгаанаас авагдсан байна? Тэрний метастаз, өсөрхийлэл тийм юмнууд байна уу? Үгүй юу. Тэгээд компьютер яг тэр хуучин компьютер ирээрээ үзээд дахиад компьютер томограф хийж ижил энэ хүний асуудлыг шийднэ. Нэвтрүүлэгт оролцох уу болох уу? Хүмүүс үзээд юу гэх бол нэвтрүүлгийн ялагч нь хэрвээ болж чадахгүй бол яах вэ? Юу ч гэсэн бүртгүүлчих гэсэн гэж бодоо бүртгүүлсэн. Тэгээ бүртгүүлснийхаа дараа жаахан эргэлцсэн телевизийн нэвтрүүлэг юм чинь жаахан буруу юм хийчихөө гэж бодоод бид эцэг их орноо сонгож төрдөггүй гэдэгчлэн хүний орчлонд ямар хувь төөргөөр амьдрахаа мэдгүй. Төрөлхийн өрөөснүүд нь хараагүй төрсэн охиноо өөрсдийн чадах чинээгээр эмчлүүлж, өв тэгш хүмүүжил, өөртөө итгэл дүүрэн амьдрах урам зориг хайрлаад ботсон эцэг их хоёртоо дэндүү их баярлаж явдаг тухайга бидэнд хуваалцсан 22 настай Дэлгэрмаа. төрөлхийн жаахан баруунд маа хараагүй. Тэгээд ер нь бол гадуур явах ч юм уу ямар нэгэн найз нөхдүүдээрээ явж явах үе жаахан хэцүү үе тулгарчдаг байсан. Бас эмчилгээнд яваад нүдний хаалгаанд орсноо. Тэгээд нөгөө нүднийхаа дээдлийг янзлаа нүднийхаа дээдлээс мах авахулсан. Тэгээд эмчилгээнд орсныхаа дараа ч юм уу тэгээд жаахан ингээ бохир орчхоор нүд маань жаахан ингээд нулимс гойжих ч юм уу тиймэрхүү юмнууд байдаг байсан. Гişтэй бол ер нь бол намайг ийм төрүүлсэн инээ дэрэж гэрээс гомдтолч байгаагүй ерөөсөө тий. Харин өсөж хүмүүжүүлээд дүүдэнэ болгосонд амар баярлаж явдаг аав ээжтэй. Ээж аав амьд байж хат нь би ээж аавыгаа баярлуулахгүй яагаад гэж. Манай аав ээж минь 5 жилийн өмнө өвд болсон. Би их ах нартайгаа зүг амьдэрдэг. Би өөрөө одоо яг төрлөх хотын хол биш. Тэгээд ховдынх. Тэгээ ховдоос энэ шилжиж ирээд 5 жил болж байна. Олуулаа байхын тулд гоё штэ. Хэрвээ ээж аав минь өнгөчөөд би дүүтэйгээ ч юм уу ингээд хоёулахнаа үлдсэн байсан бол аюу хэцүү л яг ерөөсөө төсөөнд орохгүй байна. Аавыг минь орлох ах байна, ээжийг минь орлох ихтэн байгаа болохоор нэг тэгж хүн дээр тусахгүй. Их ах нартаа жаахан нэгээд бүхэнд чих гад тэгээд тэрийг нь ч юм уу манай их ах нартай ойлгох ч юм уу нэг тэгж өгөхгүй ялдггүй. Хүүхэд байхаасаа л эхлэн бусдын хүндлэлгүй харилцаа хин нэгний гайхаж харсан харцтай нүүр тулгарч явсан түүний хувьд одоо бол хэцүү зүйл гэж байхгүй гэдгээ илэрхийлж байлаа. Өвчнөдөө шаналж өвдөлт гэдгийг багаасаа мэдэрсэн болохоор би төвчээртэй шүү гэж хэлэх түүний үгийг сонсоод нэвтрүүлэгт ямар их итгэл найдвар тавьж байгааг нь бид ойлгосон юм. Нэг нүдэн сони гацрын ниймийн ингээд хажуугаар явахдаа дандаа тэг шөмжилт өнгөрчдөг байсан. Гэхдээ би бас дотроо болохоор нэг тэгж боддгоо тэрийг нэг хүн дээр тусгаж авдгоо. Тэр надаас жилүү бас тийм хүн байгаа ч юм билүү. Тэгэхэд би хажууд нь бол зүгээр. Би хэрвээ эрүүл сарвал байсан бол энэ нэвтрүүлэгт өрнө гэж орох шаардлага байхгүй байсан. Шалтгаан байгаа болохоор би нэвтрүүлэгт орсон. Ороод өөрийгөө гоё олгочих гэсэн бол эмгтэй хүн юм чинь. Байн. Ясуу. Тэнд нэтэн жоохон завгүй юм гэж жаад эргээ ярих за. Таньж мэддэг зөндөө хүмүүс байгаа. Тэгээд намайг одоо ингээ харж байгаа байх. Гэтэ би ер нь бол тэгж нэг санаа зовхгүй байна. Энэ бол миний өөрийн бодол. Ер нь хүн юу гэж хэлэх бол надад бол нэг сонирн биш. Тэр бол тэр хүний л бодол. Тийм болохоор надад нэг санаа зовсон юм бол байхгүй. Тэмцэх юм бол тэмцээд эмчилгээнд орчоод ирэх юм бол хамгийн түрүүнд найздаа баярлсан найз дээр бол хамгийн түрүүнд очино л гэж бодчих. Бүсгүй хүн бүрийн мөрөөдөж явдаг төгс царай зүс өөрөөрөө бахархах сэтгэл мэдээж түүний хүсэл. Зорилгодоо хүрэхээр шийдсэн бүсгүй танд амжилт хүсье. Монгол Эдмийн 2 шоу нэвтрүүлэг маань мэдээж уламжлалт ёсороо оролцогч бүсгүйчүүдийнхээ нэвтрүүлэгт хандах болсон шалтгааны талаар
хүргэсээр байгаа. За хин нэгний сэтгэлийн зовлон мэдээж одоо бусдад тарааж шоу нэвтрүүлгийн ямар нэгэн дүр болгох гэсэндээ бид одоо бүсгүйчүүдийнхээ энэ ярилцлагуудыг үзэгч та бүхэндээ хүргədэггүй. За харин дэлгэцээр дамжуулаад үнэн бодтой мэдээллийг түгээж за түүнээсээ үзэгч та өөрийн амьдралдаа тус болох зүйлийг олж авч бидний хийж байгаа энэ ажил үнэн шударга явагддаг юм шүү гэдгийг харуулахыг хүссэндээ та бүхэндээ хүргэдэг. За нөгөө талаар одоо Монголын дараагийн летмийн бүсгүйчүүд хэн болох вэ гэсэн асуултын хариултыг олж авахын тулд мэдээж бүсгүйчүүдийнхээ ярилцлагыг үзэгч та бүхэндээ хүргэдэг лээ. За ингээд үргэлжлүүлээд үзэгч та бүхэндээ дараагийнхаа бүсгийн нэвтрүүлэгт яагаад хэрхэн хандх болсон шалтгааныг хамтдаа хүлээн авч үзье. Улаанбаатар хотоос 1500 км-ийн зайд турших Увс аймаг. Хүн ам, хөгжил цэцэглэлт, байгалийн сайхан гэд Увс аймгийн тухай дурдаад барахгүй. Монгол эдмийн нэвтрүүлгийн азтай оролцогч нарын нэг Увс аймгийн харьяад 26 настай Пагам. Яг тэгш ингэж харчих уу хостой. За амангада ангахра. За хаач. Анга. За хаач. Ирүүг хоёр тишээ хөдлөгдөө. Баруун тишээ, зүүн тишээ. За баруун тишээ. Ишигнээ сайн авахгүй нь үү те. За ишүүл. За ама том ангач юм. Өө гэтэж байгаа. Одоо яагаад ам том ангахгүй байгаа гэхээр зэрэг эндээ очиж тулаад байгаа байхгүй. Энэ маань нөгөө булчиндаа татагдаад дээшигээ урцсан. Тэнгүүд энэ дотроо ингээ хөдөлж чадахгүй байгаа. Энэ хоёрын хооронд барьсан юм байхгүй болохоор чинь зүгээр сайхан чөлөөт иргэн шиг байж байгаа байхгүй. Үний эрүү чамархаа үний хүндийн завсар одоо энэ зурган дээр бол харагдаад байна. Гэхдээ нарийчл дэлгэмэл иргэдгийн зурган дээр чинь тэр сидийн дээр чинь харагмаар. Энэ бол Монголд их боломжтой байна. Тэгээ сайхан тэгсчээд ирж байгаа байхгүй. Тэгэд энэ хоёрын хооронд одоо бол ингээд 50-гуут ингээд ийшээгээ даличиж байгаа. Чи сайн мэдэрсэн тий? Тэгэхээр зэрэг энэ маань ингээд нэг хайхтар ингээд сулрагуут ингээд тэгсчээд ирж байгаа. Тэгэхээр зэрэг айхтар татаа сорвчоо тэгээ тэрийг ингээд зөөлөн ид барайгүй байна. Одоо зүгээр л каркас тулгуур одоо юм чинь эрүүний ясыг чинь хавиргаар чинь нөхөж нөхөх хагалтгаал хийчих юм бол асуудалгүй юм биш үү? За Нэвтрүүлэгт яагаад хандгалсан юм бэ Монгол эдмийн? Залуу хүн учраас тэгэл царайс өөрчлөе. Яг урдах шиг хийвэн болол гэж бодсон. Бусдын адил түүний хүүхэд ахвынаас эцэгийнхийн хайрын дунд жаргалтай өссөн. Царай зүс ангийн найз үүдгээд түүний өсвөрнөөс мөн л жаргалтай. Увс аймгийн олон гомгөлдөж төгсөөл. Тэгэл мэрэгчлэрээ ажлыг зөвлөж ажил олдохгүй болохоор тэгэл аав ээжтэй тусны мөр олъё гэл ажилд орсон. 2011 он Дүн өвлийн хүйтэн 1-р сарын 7-ны өдөр түүний амьдралд юу тохиолдсон тухай. Аваар турхад бол нөгөө нэг гурил зурагч машин дээр ажилладаг байсан. Ингээл суугаад гурилаа авдаг байхгүй тэр жижиг машин. Яг 100 шиг тийм жижиг машин. Тэгээд яг суугаа гурилаа авч идэл тэгээд гол нь эргээл тэгээд гар татагдаад ингээд хэрэгцсэн. Тэгээд мөрөөрөө ингээд эргээд. Тэгээд машин л орцсон. Дээшээ хараал. Яг энэ цээжин биеэр л баг орсон. Тэгээд яг түргэн дуудаал үзсэн чинь түргэн имчрэл би бол дотроо л мэдээд байгаа байхгүй. Энэ ийм хүн дээр яах гэж түргэн дуудсан юм бэ? Ямар ч найдварг болсон багч та нар. Бид нэр ямар ч хийх ажилгүй гэж бодоо юу та нар. Бид нар энийг авч явахгүй наад түүний өөртөө янзл. Гээд айгу тийм аштач гэх юм уу тийм имчирчээсэн. Бараг л өнгөрцөн байсан. Тий. Манай хамаатны хүмүүс цуг ажилтдаг байсан болохоор авч явны нэтрээгээд уурал цагнаа тэгээд түргэний имлэгт машин тавиад эцсийн имлэг зэрэгчсэн. Тэгээд тэр үед бол орилж чарлагтал надад бол мэдрэгдэл байхгүй хаяа юу болцсон. Тий өөрөө дуурч чадахгүй. Тийм хүмүүс айгаад штэ та бүрх гээл. Цагаан давгал бүрхэл. Энэ бол ингээд баг найдваргүй. Тэгээ юу ч гэсэн ойдл тавья. Тэгээд ойдл тавиад цусаалтаад ингээд дэшээ доошо цусаалтаад байх юм бол шууд ноорогт хийхээс өөр зам байхгүй. Тэгээд тариамаараа хийгээл тэгэл ноорогт л хий гэж ярьжсэн. Тэгээд тэр бүгдийг л сонсчлээсэн л дээ. Тэг эрүүний яс бол эндээс бол энэ хооронд бол байхгүй. Бүтэн агуулсан. Тэгээд энд ирээд 10 хоногийн дараа нь цус мус нөхүүлээд эмчилгээ хийлгээд хаалганд ороход бол бүгд ингээд идээлээд айхтар болсон байсан. Хүн нөөрэ амьд ингээд сонсоод байдаг. Эмчнэр нь айгаад л те ямар амар хүн бэ? Яах гэж бид нар энийг эмчилж чадахгүй гэж гэр бүлийнхэнд чи хэлээд байсан те. Одоо ингээд боддог.
За яг би ямар ч гэсэн нэг амьдрах хувьтай юм байна. Би үнэхээр баярлж явдаг. Тэгээд бурхан гэж бас байдаг. Усах хувьтай гэж ярьдэн штэ нөгөө биний л хоног болоогүй юм байлгүй гэж монголчууд бас заримдаа тэгж ярьдаг л да. Ийм сайхан бас алтан нарыг хараад. Ийм сайхан усах хувьтай гэдэг шиг. Сайхан байна. Надад бол одоо залбирах зөндөө байдаг шүү дээ. Аа жишээ залбирна. Тэгэл нар руу гарч залбирч яа тэгэл нарнаас л гоё энерги авдаг. Өглөө орой тэгэл өглөө их залбирна, унтдаа ч гэсэн залбирна. Хин нэгэнд итгэж ямар нэгэн зүйлийг биширч түүнийхээ төлөө тэмцэж үр дүнг нь мэдэрч амьдрах хамгийн сайхан. Сэтгэлийн тэнхээтэй байж өөрийгөө дахин амьдруулж чадсан паган бүсгүй бидэнд хуваалцсан түүний амьдрал маш их зүйлийг бодогдуулмаар. Би яг тэр машин яагаад автоматар ажилласан ч юм эсвэл миний хөд хүрсэн үү эсвэл жоохон цагтааны юутай холбоотой байсан үү тэрийг бас сайн мэдээгүй байна. Өдрөөхий ямар хариуцлага хүлээсэн ингэснийхаа төлөө? Яг наашаа яаралтай тэгж онгоцоор явж хат онгоцны зардал тий 2,500 хүчээсэн. Би яг тэр үйлдвэрийн буруу гэж бас хэлэхгүй. Гэт магадгүй миний үйлээ таарад би өвдгөөрөө ингээд түлхээд ч юм уу тэрийг автоматар ажилласан байж бас болж тий аваар торгоос юм бол урд өстэйсэн. Тэгээд ингээд аваар гурил зурагч машиныг үсээрээ эргээд ус бас маш их оролцсон байсан. Тэгээд ус гурил цус гурвайлтад нийл салгаж чадахгүй амар юм болсон. Тэндээс гэсэн юм сураас нэлээсэн баг л та. Тэгээд үсээ бүр хусуулж исэн. Тэгээд хэрэгэнцээр явдаг байж байгаа. Гинтлийн коридороор ингээд явж байгаа. Талын дүүрийг хайлт харж исэн л дээ. Амар лээсэн сүнс. Тэгээд имлэгт байх хугацаанд нэлээд зовсон л доо. Тэгэл орой шөнөвдөн. Тэгэл нөгөө идэлсэн юу ч юм гэртэл бараг л үнхий өнөртөхгүй яраг цөөхөн байсан. Ам дээрээ өвч өссөн ч мэдгүй, амьд ч мэдгүй ингэж хүн болгоноор ингэж зүгээр. Тэр дорол өсгөө найданд харагдахгүй гэсэн бол ам дээрээ хүн өвдөн гэдгийг л үнэхээр тагтал хийсэн. Тэгээд тэрний дараа бол зүгээр болоод ингэж имлэгээс гаргад бол бас тэгэл баярлал дотроо тий. Би газар дээр гიშгэ явж штэ. Ямар ирээд ямар байгаад ямар болсон. Дахиад буцаад ямар болсон. Гэт намайг харж байгаа бурхан бас байгаа юм байна. Тэгээд бас аавда маш их баярлж байдаг. Яа болгоос тэгэл. Аавдаа хэлсэн нь нэвтрүүлэлт орох гэж байгаа гоо. Хамгийн түрүүс. Хэрвээ би ингэж аваарт юунд ороогүй байсан бол бас нэг өөр миний амьдрал бас нэг өөр үргэлжлэх байсан байх. Гэтэ би одоо ингэж байхад харамсдаггүй. Бас баярлж явдаг. Ийм сайхан аав ээжтэй байна. Тэгээд бас дээрээс сайхан хантай боллоо. Бид хоёр суугаад танилцаад бол 3 жил болсон байна. Тэгээд суугаад бол жил өнгөрүүлж байна. Эмэгтэй хүмүүс тийм байхгүй чи тийм гэж голохгүйгээр бас татаа ингэж жаргал зовлонгоо хаваалцаад ингэж байж байгаа. Тэргэд минь төшөг болж байгаа. Андаа бас тэгэхээр их баярлж явдаг. Хин нэгэнд буруу үгүй хүсээгүй. Амьдрал тохиолдох хэцүү бүхний даваа туулчихсан болохоор одоо миний амьдралд үргэлж сайн сайхан ноёрхох байлгүй дээ гэж ярих түүнд нэвтрүүлгийн хамт олонны зүгээс чин сэтгэлээсээ амжилт хүсье. Эрдэст Vita Plus дусал бүрт дурлам Vitafit компани бүтээгдэхүүн. Өгөөжийн хөрөш нэр төрлөө нэмэгдүүлэн нэрстэй, эвэстэй, зэбиртэй боллоо. Хэрэглэгчийн утас 933391. Таны санал бидэнд дүнтэй. Талх чигээр хуцайд компани. Эрдэнэ Хэмс. Хөдөлгөөн авч та бүхэндээ зориулан намар цагийн агуулга чөлөөлөх худалдаага 9-р сарын 20-оос 10-р сарын 31-ний хүртэл орон даяар зарлаж, зарим нэр төрлийн Хэмс Рожо 10-50% хямдрууллаа. Та яараарай. Найр үргэлжилсэн саруудын хайр дагуулсан худалдаа номингийн бүх салбараар явагдаж байна. Бүх төрлийн цахилгаан бараанууд багцын хямдралтай, нэр ахуйн бараа 30% хүртэл хямдралтай, нэмэх нь бэлэгтэй. Эрдэнэ Хэмс худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан купонтой гээд хүнс гоо сайхан бэлэн хувцас бэлэг дурсгал буудан тавилга, ном бичиг хэрэг, үн тэтгэлийн нүмжигтэй онцгой бараанууд. Худалдан авалтын 50,000 төгрөг тутамдаа тэр бомтон сугалаагаа авах бүү мартаарай. Найрандаа номинтой хамт. Эрдэнэ Хэмс. Хөдөлгөөн авч та бүхэндээ зориулан намар цагийн агуулга чөлөөлөх худалдаага 9-р сарын 20-оос 10-р сарын 31-ний хүртэл орон даяар зарлаж, зарим нэр төрлийн Хэмс Рожо 10-50% хямдрууллаа. Та яараарай.
Найр үргэлжилсэн саруудын хайр дагуулсан худалдаа Номингийн бүх салбараар явагдаж байна. Бүх төрлийн захилгаан бараанууд багцын хямдралтай, гэр ахуйн бараа 30% хүртэл хямдралтай, нэмэх нь бэлэгтэй. Эрдэнэт хивс худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан купонтой гээд хүнс гоо сайхан бэлэн хувцас бэлэг дурсгал буудан тавилга, ном бичиг хэрэг, үн тэтгэлийн нүмжигтэй онцгой бараанууд. Худалдан авалтын 50,000 төгрөг тутамдаа тэр бомтон сугалаагаа авах бүү мартаарай. Найрандаа Номинтой хамт. Герман дэхэн логоор Орос улсад үйлдвэрлэсэн Capital брендийн шинэ мөс будаг ирлээ. Хүний бие зүрх нөлөөгүй, үнэргүй, хурдан хатдаг, байгаль дээлтэй, мөн хүссэн өнгөө гаргах боломжтой. Мөн бүх төрлийн Орос пилтаанда 10% хямдрал зарлалаа. Номин стандарт. Эрдэнэт хивс худалдан авч та бүхэндээ зориулан намар цагийн агуулга чөлөөлөх худалдаагаа 9-р сарын 20-оос 10-р сарын 31-ний хүртэл орон даяар зарлаж, зарим нэр төрлийн хивс дөрожо 10-аас 50% хямдрууллаа. Та яараарай. Герман дэхэн логоор Орос улсад үйлдвэрлэсэн Capital брендийн шинэ мөс будаг ирлээ. Хүний бие зүрх нөлөөгүй, үнэргүй, хурдан хатдаг, байгаль дээлтэй, мөн хүссэн өнгөө гаргах боломжтой. Мөн бүх төрлийн Орос пилтаанда 10% хямдрал зарлалаа. Номин стандарт. Хэрэглэгчийн утас 9333 Таны санал бидэнд дүнтэй. Талх чигээр хуудасад компани. Өгөөжийн хөрөш нэр төрлөө нэмэгдүүлэн нэрстэй, эвэстэй, зэбистэй боллоо. Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн. Нүүрний хайл хэсэг нь сэтгэл дундуур явдаг. Төөрхөн л ах биш. Тийм ээ. Энэ жирөөсө зүгээр чиний сэтгэл зүйчд хандах хэрэгтэй. Өөрийнхөө бүх болохгүй бүтэхгүй байгаа юмнуудыг чи энэтэй холбож бодох юм бол тийм тохиолдлууд ерөнхийдөө гарч л байгаа тийм ээ. Энэ л зөвхөн цэвэр аппаратаар гажигцлын эмчилгээгээр бицлийн эмчилгээ бол шаардлагагүй. Гажигцлын аппарат зүгээр бадарсан сайхан тэгшэрчгэн. Ийм гоё охин. Яагаад ингэж айгүй жоохон тийм цаашаа юм нуугт мөлөө тийм чойлт малко нэг удаа ч гэсэн ингэж аргашаага ингэ яаж байгаа юм. Тэгэлтэй маань найзууд тэгдэглэсэн. Оролцогч бүсгүйчүүдийн үзэл бодол нэвтрүүлгийн тухай ойлголт цаашлаад сайхан гих төгс бүхнийг мэдрэх хүсэлтийг нь бид дэмжиж тэдний хүсэлтийг үзэгч хүмүүндээ ямар нэгэн нэмэлт хачиргүй хүргэх нь нэвтрүүлгийн зарчим. Нүүр царайнд жоохон сэтгэл хангалуун бас үүдээ тэгээд одоо энэ том тохмох тий бас шүдний гажиг мажиг юм зуулмал одоо зураг моргон дээр хахаж хүртэл айгуу тийм дали тий миний энэ шүдч чаа өөр ингээд төрөлхийн нэг шүд дотоохтой. Төрөлхийн нэг шүд цаасаа дотоо юм чинь аппарат зөх боломжгүй ингээд ярьсан байна. Яг яхахгүй юм жоохон дали юм байна. Гаднаасаа харагдах байдал нь бусдын ядал зүс царайтай. Түүний өөрийгөө илэрхийлэх чадварч мөн гайхалтай. Гэвч хэрхэн яагаад Монгол эдмийн шоу нэвтрүүлэгт шалгаран үлдсэн болохыг хамтдаа үзье. Өмнөх эдмийн үзгээд өргөдөлтөө гэмээр аюу олон хүмүүс орж ирсэн л да. Гэтэ надаас амар улсууд орж ирсэн. Гэтэ яг энэ бас ингээ гоо сайхны юм чинь чи ингээд одоо шайм юм тий зүгээр амар тийм өргөдөлтөө биш ч гэсэн тийм хүмүүс ч гэсэн бас орж болох юм биш үү гэж надаас бодож ирсэн. Өөрийнхөө нүүр царайг өөрчлөөд тий бас хүмүүстэй ингээд гоё ингээ илэн далангуу хасаа чөлөөтэй ингээд гоё нэмсгэлээ инээж харьцаал тий. Одоо хэдийн хүртэл ингэж асрагч хийгээ явах уу тий. Залуу хүн шал угааж ингэж явна гэдэг чинь бас миний хувьд бас ирээдүйн маань бүрхэг болж байгаа. Тийм тэгээд ээж ч гэсэн манай ээж ч гэсэн охиныхоо ирээдүйн төлөө гээд тэгээд ямар ч тач гэсэн инлетмин гэдгийг нэвтрүүлэгт ороод үзье. Ямар ч гэсэн өөрийгөө сориод үз. Тэгэл яасан нэвтрүүлэгт хандаад орсон. Хүн болгоны харж байгаа байдал нь өөр юм чинь тийм. Одоо нүүр царайг ч гэсэн багч гэсэн өөрчлөөд хичээл санаа зовхгүйгээр сайхан гэж ярьж хөрж ингэж халахыг л хүсэж байна тийм. Ялагч болохгүй гэж угаасаа хүсэхгүй хэн ч гэсэн тийм шүү дээ. Тийм. Миний хүсэл бол ялагч болоосай л гэж хүсэж байна ямар ч гэсэн. Манай ээж надад айгүй хэтгэж оруулж байгаа байхгүй. Ээж нь тийм. Намайг өөр орооч гэж хэлсэн хүн манай ээж. Хүүхэд ахуйн наснаасаа өөрийгөө бусдаас тусгаарлаж амьдрах нь ирээдүйд өөрөөрөө амьдрахад тань саад болдог. Ээжийнхээ хүсэлтийг биелүүлэхийг л маш их хүссэн юм гэж ярих түүнд амжилт хүсье. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтийг бид одоо нэвтрүүлгийнхаа Facebook хуудасаар хүлээн авч байгаа. За үзэгч та бүхэн тэрхүү хуудас руу одоо өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх бүрэн боломжтой. Тэгэхээр Монгол эдмийн 2 шоу нэвтрүүлгийн маань
одоо 4 ялагч эмэгтэйчүүдийг шалгаруулахад мөн таны санал бодол маш чухал гэдгийг хэлхийн зүйтэй. За мэдээж одоо оролцогч бүсгүйчүүдийн маань гахалтай өөрчлөлтийг амьдралтанд тохиолдох ховорхон боломжийг олгохоор хамтран ажиллаж байгаа грант гоо сайхны эмнэлэгтэй мөн холбоотой мэдээллийг үзэгч та бүхэн хэрвээ сонирхож байх юм бол энэхүү албан ёсны пэйж хуудаснаас мөн авах боломжтой. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжилсээр байгаа. Дараагийнхаа бүсгийн одоо ярилцлагыг хүлээн авч үзье. Хэдэн настай? 20-тай. 20-тай юу? Ерөнхийдөө нүр зүүн тишээгээ нөлөөлөлттэй нүд том жижиг өмсөгний хоёр нүд нэлээд хоорондоо хол идэж бөглөжсэн гэж хэлсэн үү? Энэ юуны сорив? Наа чи нөгөө юу гэдэг л нөгөө ургацаг л нэг байдаг нэг буруу махч гэдэг л. За нэг тийм байсан гэсэн. Тэгээ тэрийг авахлаа. Хоёр талдаа юу? Нэг талдаа. Зүүн талын ирүүний үе алга, ирүүний үе ерөөсөө байхгүй. Энд дээр болохоор зэрэг ерөөдөө төвийн шугам бол зүүн тишээгээ хазаалттай. Энд дээр болохоор энэ хүртэл болохоор зэрэг сонгогтой харагдчихвээ. Үнээс сэртэн байхгүй. Ирүүний үе гэдэг эндээс яг нэг баруун талын ч ирүүний үе бүтэн энд болохоор энд сонгогтой бай. Энэ сонгогтой болохоор зэрэг хажуугийн зураг чи ингэж л үзье. За сайхан гэдэг зүгээр судалж орхиж. Ерөөс энэ тал руу бодохгүй наашаа амжируу алдсан. Месослын заалттай. Энэ хавлаг бол Монгол хийгддэг хавлаа. За яа. Хавиргаар одоо энэ согог шүү дээ. Энэ соггийг бол хавиргаар нөхөх боломжтой. Үний хонхордоо суулгаад энэ дээр бол ихвчлэн хэрэг энэ зурган дээр болохоор зэрэг ирүүний үе байхгүй харагдчихээн. Үний толгой маань зүгээр яг бүрэн яг нөгөө эрүүл талхтай ижлэх юм биш үү? Дутуу хөгжилтөө байж магадгүй л гэсэн юм байна. Ямар ч байсан мэдслийн заалт бол байгаа. Энийг бол Монголд их болов төрөлхийгч олболч Монголд их боломжтой. 18 нас хүрэхийг дэндүү их хүлээж байлаа. 18-д хүрчихвэл миний амьдрал цоошин болно. Гэвч хүлээсний эцэст гайхалтай биш зүрхийг минь өвтгсөн хариу сонсох ямар хатуу байдгийм бэ? Анх ихнэл хыз үзэл нөгөө 18 нас хүрээд үний яс ингээд гайгүй хөгжчихдөг гинэ. Нүүр нүрнээс. Тэгээ 18 нас хүрэхээр Монголд ихнэл хыз тээж өгье гэдэгсэн. Тэгээ тэрийг амар 18 насыг амар хүлээдэг гэсэн 16 л. Тэгээ хурдан л 18 орчил ингээл зэмжлүүлчих юмсдаг. Ээжтэй зүг ихнэл цаас руу очсон чинь уучлаарай уснаад Монгол дэмжлэхгүй байна гэх юм чинь шүү. Тэгжээс тэгэл тэрнээс хойш тэгэл ер нь их үзүүлээгүй тэгэл ээж хөөцөлтөл энд солонгосын эрүүн нэмжнэр ирсэн маань хоёлаа очиад үзье. Эрүүн нүрийн дутуу хөгжил учраас тэгээд хаалгаал хийх эрүүний яс залгах тийм хаалгаал байд юм шиг лээ. Тэгээд тийм хаалгаа хийх юутай гэдэг. Манай Монголд бол хийх боломжгүй өөрснөө яваад очиад юу авах юм бол хийж өгнө л гэсэн нэг тийм. Яг надын хаалгаа хийхлээр нөө багж нь байдгүй. Багж байхгүй заавал бол солонгос руу очиж эмчилгээ хийх шаардлагатай. Тэгээд төрлийн эрүүний гажигтай. Би чи хаяад нөө аав ээж өртө гомдол ингээл нөө биеийн болоод орцсон тий. Тэгэл хаяад гомдол. Тэгэл витамины гараад ирсэн чинь миний огноос илүү амар царайтай хүмүүс ингээл зургатаар гараал энэ тий. Тэгэл 2 дахь тайм зураг гаргаад миний охин оролцоод үзээ тий. Хүн чи хааз гэж ядсан юм чам. Хааз тараал тэгэл тэнцэж юуны маад гэл. Яагаад би бусад чиг төрөөгүй юм бэ гэж ээж аавдаа буруу үг хийх хүсдэггүй ч гэлээ. Хаяа тэдэндээ бухимдлаа тайлчих юм. Түүнийхээ дараа өөртөө гомдож хичнээн харамсдаг гэж түүнийгээ би яаж ойлгуулах вэ? Фачууршд хүн чинь хүнээс нэг юу үг сонсчвал тэгэл чадгаар ээж дээр ирж хамчтай ээж дээр л. Тэгээ би яг энийг хэлэхгүй дээ гэж бодсон нэг тэгэл ээжтэй хэлдэг. Тэгэл орон амар бодоол тэгэл ээж яах гэж ингэж гомдоо яах гэж юм уу хэлвэ гэл. Охноос хараад боддгол даас бүтээх хөтөмчөд дээл гарахгүй ч гэсэн бүтээх хөтөмчөд нэг боломжтой болсон янзлуулаад хүч хэмсэн тэгэл насан туршдаас юм байна гэл тэгэхээр сургууль соёлдоо хүссэн сургууль соёлдоо ч сурч чадахгүй дүүдэг хоёлоо цуг 11 дугаар төгссөн ноёр
Тэгээд одоо дүүн одоо 3 дугаар курст орох гэж байгаа шүү дээ. Тэгээ анхны ярих гээд аавч хоёр нөө бид хоёуланд нь давхраа хэлж өгөөгээд. Тэгээ би ерөөсөө би намарт ордгоо байхгүй. Тэгээдсэн чинь өдөр би намарт орохгүй байсаажсэн чинь. Манай ангийн нэг байна дээ. Яагаад дэлээ та нэг ам зөрлөлтсөн маа гэсэн чинь. Чи давхраа хэлжсэн чи зөвөр нүрээ янзлахгүй. Хүний үг гэдэг чинь утганы пилабад утганы үзүүрээс л хурц чихэн дэш миний яг зүрхэнд ингээл шигдэд орж байгаа. Хүний үг гэдэг чинь утганы пилабад утганы үзүүрээс л хурц чихэн дэш миний яг зүрхэнд ингээл шигдэд орж байгаа. Тэгээд ийм болохоор хүмүүсийн харьцаа марч гэсэн бас ингээл харж байхдаа өөр байдаг л да хандлага нь ингээл хүн хажуугаар зөрөө гарсан ч гэсэн ингээл харцсан яг ингээл зүгээр нэг ингийн өмнөөс арай өөрөөр энэ төр хараад идэг. Тэгэл тэр мөрийг мэдрэгдэлтэй би мэдээж хүний их хүн юм чинь зэрэгцэж нэг дарамт болохгүй л гэж боддог л та. Ингийн өөрийгөө дэндүү үннээр илэрхийлж байгаа түүнтэй ярилцахад нэвтрүүлгийн маань цаг хугацаа дэндүү богинохон байлаа. Залуухан охиныхоо төлөө ямар боломж байгааг үргэлж хайсаар байх болно гэсэн түүний ээжийн хүсэлтийг ч мөн хүндэтгэж байна. Аав ээж хоёргүйгээр амьдралыг төсөөлж байгаагүй. Аав ээж чиний төлөө хийдэг. Чадлаараа л хийдэг. Төгсөн гэж яах вэ? Төгсөн гэдэг чинь барби хэлдэг гэл хүмүүстэй байдаг шүү дээ. Тэгэхээр нэг төгсөн биш зүгээр л нэг энгийн зүгээр л нэг жирийн Монгол төсөө баймаар байна. Би ерөөсөн эмхтэн юм гэхэд би ерөөсөн болт тийм эмэг ерөөсөн сонирхдаг. Тэгээ нөө яад бол байнга нөөж гадар үсээ боогоол ингээл явахгүй бол надад боолт хэрэггүй. Тэгэл үсээ байнга задгаа тавьдаг бол надад эмэг хэрэггүй. Гэлтээж удаа болоо бас нэг гоё ганган нэг тийм чамын бас сонирхдаг. Энэ нэвтрүүлэгт орсон шалтгаан маань гэвэл тэгэл яг тэ зөв бүний юм тий нүүр бардам. Тий уяхантайгаа хөл нийлүүлээд зэрэгцээд алхамсаа тий найзуудтайгаа нийлээл бүр олонний анхаарал тий олон хүмүүстэй газар ороод амар гоё сайхан бүр таавараа өөрийг ингээл бариад суучна гэдэг чинь бас надад бүр амар хүндэт авах хүн хэлээгс нэг хэлж болохгүй тий. Тэний бодлоо ингээл бүхтэн болсондоо баярлалтай маа. Сарваа ингээл би чад төсгөр ингээл нууцчих юм шүү. Хэрвээ яг тэнцэхгүй л өстэй зөө нөө хэлдэг шүү. Зүгээр өөртөө эвлэрч амьдрах та тавилантайгаа эвлэрч. Уул нь Монгол үндэсний их сургуулийн аялжуулч гадаад харилцаагаар сурч ирсэн. Тэгээ болж өгөхгүйсэн нэг хүмүүсээс нэг тусгаарлаад нэг хязгаарлагдаад байгаа юм шиг. Хэцүү шүү дээ. Яг за найзууд хооронд бол зүгээр жишээлбэл дүү найз ирэх юм уу те. Яг надаас ингэ асуухгүй ч гэсэн таны найз чи нүүр яатсан юм. Гэл зүгээр тэрсэдэг гэсэн. Юу сэтгүүлч чиглэлээр сурах гэж бодсон. Тэгэл одоо чинь зөвөр нэг альбом байгуулахад хүртэл зөвөр нэг ажиллал хичээл нөхцөөгч хийхэд зөв төрөх гэлдэг ш. Тэр чинь сэтгүүлч гэдэг чинь бүр нь олонний дунд гарна те. Одоо л гэр бүл төлөвлөгөөд яриад ярьтай юм уу та. Тийм өөрийгөө зөв төрхтэй болгочвол тэгэл цаашдаа боловсрно. Эмэгтэй тодорхой хэмжээний хөрөнгө хураасан байх хэрэгтэй гэж юм нэг тийм. Тэгээ бас эрт хүнтэй суухыг бас нэг яарахгүй наа. Миний охин ч одоо дөнгөж 20 настай гэдэг чинь залуу шээ. Тэгээд ирээдүйн амьдралаа бас цаашаа гэр бүл үр хүүхэд гэдэл ийм тийм асуудал энэ. Тэгэл гой сайхныхын асуудал талаас ийм байдаг болохоор бас хэрвээ гой сайхан зөв төрхтэй болох юм бол охины маань ирээдүйн амьдрал бас арай өөр байх хаад хаяа бүр нэг хэрэгс төрсэн юм бас бодсон шүү дээ. Тэгвэл ингээл унтаа босоод нэг өдөр унтаа босоод ирэхэд ингээл зүүд юм шиг тийм зөв зөөрөлөл сэрчимсэн ингээл хаяадаас гой юм бас бодноо. Гайхалтай ухаалаг яриа өөрийн гэсэн үзэл бодолтой залуухан бүсгүйтэнд нэвтрүүлгийн хамт олонны өмнөөс амжилт хүсье. Мэдээж өөрийнхөө төлөө асар их зориг гаргаж иж нэвтрүүлэгт хүсэлтэд илгээж байгаа бүсгүйчүүдийнхээ ярилцлагаас үзэгч та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр сэтгэл догтлуулсан мөч 90 хоногийн дотор одоо өөрчлөгдөж дахин турсан мэт цоошин дүр төрхийг мэдрэхийн өмнө за мэдээж асар олон төвчээр шалгуур байдгийг бас өмнөх одоо Монгол эдмийн нэвтрүүлгээс үзэгч та бүхэн харсан бахаа гэж бодож байгаа. Тэгэхээр
нэвтрүүлгийн маань уламжлалсаар дараагийн дугаартаа ч гэсэндээ үзэгч та бүхэндээ та бүсгүйчүүдийн одоо хүсэлтүүдийг нэвтрүүлэгт хэрхэн яагаад хандах болсон шалтгаан, зорилтуудыг та бүхэндээ хүргэх болно. Ингээд энэ удаагийн одоо Монгол эдмийн 2 шоу нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар өндөрлөж байна. За эх 7 өдрийнхөө яагийн цаг мөчтөө дараагийнхаа дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэх болно. Баяртай үзэгчтэй.